PS サイズ氷ゼロ。あとはザクロストロベリー、ミルクですね。Энэ удаагийнхаа бичлэгээр бит хоёр Японы bubble tea гэж авсан байгаа. Тэгээд энэ чинь нэрийг юу гэж унших вэ? Гонча гэдэг нэртэй. Одоотой нь болохоор энэ 650 yen юм бэ. Тэгээд M size тэг мөстэй мөсгүй айллаараа сонгож болд юм билээ. Тэгтэр мөсгүйг сонгосон байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор закуро нөгөө нэг юутай ямар жимстэй анар жимстэй энэ нь болохоор 590 yen юм билээ. За энэ хоёр болохоор хоёулаа арай том сайзтай юм сайзаас нь авсан. Тэгээ энэ болохоор зүгээр энгийн имжээлтэй юм билээ те. Энэ айгуу сонирхолтой санагдаад энээс авсан. Энэ нь болохоор нөгөө бол тийм браун шугартай. Энэ нь болохоор 540 yen гэдэг S сайзаас авсан байгаа. Тэгээ дараагийнх нь болохоор матчатай. Тийм S сайз байгаа. Энэ нас адилхан зүгээр юм бор ингийн хэмжээтэй юм билээ. За хоёулаа ингээ юу яач те шууд зүгээр оноо өгөөгүй юм чи те. За юм байна. Өөртөө ээлжлээд амсаад явчих. Тийм. За эхлээд матчаагаас нь авах уу. За би закуро. За амартай. Матчаа. Энэ юу тийм ой тэгтээ ямар амтх юм бэ? Зүгээр мит сүүтэй тэгээд доор нь жоохон нөгөө нэг закуроны сироп маягийн амт авч байна. Анар тийм гоё юм чинь. Тэгтээ яг гоё юм. Тэгтээ тийм гоё биш. Энэ бол би нэг матчааны камер уугаар жоохон гашуун санагдчих. 10-аас 5 оноо хүн. Матча нэг камер уудгүй хүмүүстэй. Уусаа уудгүй хүмүүс л захиалах хэрэгтэй тийм. Яг нь надад бол 10-аас 5 оноо. Би бол 10-аас бас 6 оноо л надад зүгээр нэгийн санагдлаа гоё санагдсан бэ. Энэ ч үгүй нэлээ. Энэ бор сахартай тий. Надад бол бор сахартай гоёж магадгүй. Энэ болохоор нөгөө нэг яг юугаар шинээр гарсан тийм нэртэй тий. Нэр юутай? Өсөө тий. Өсөө л үү? Тийм. Өдөө байсан шүү. Тийм үү. Нэрс гэж би бодоод. Энэ болохоор бор сахартай. Энэ амар гоё юм байна. Тийм үү. Энэ бол энгийн нөгөө нэг яг Японы сүйтэй цайны амт. Тэрэн дээр зүгээр нөгөө энэ доотлын бабалтайгаа энгийн зүгээр Японы нөгөө сахартай сүйтэй цай. Үнэхээр гоё юм байна. Би бол энэ 10-аас 9 оноо гэнэ. Би бол энэ 5 оноо. Яг л би Японы сүйтэй цай тэнч дуртай биш. Энийг би сонгосон. Тэгээ энийг ер нь хоёул сонгосон. Ачааг би сонгосон. Тэнгуүлтэй яг ингэж зуршээд байгаа юм шүү дээ. Энэ хоёрыг хоёул яг сонгосон тийм. Би тэгвэл одоо энийг эн чинь юутай гэлээ? Анартай. Тийм анартай юм уу? Би матчаатай. Ямар систем бэ? Бисаа яг энэ нэг том жээл байгаа шүү дээ. Яг энэ сурагччлаа. Энэ гоё амттай юм. Тэр сүүний амттай ирнэ ингэ жимсний барин шиг амттай юм тий. Энэ болохоор мэдээж баабтын амтнаар сомчтой ах тэгээд матчаатай. Чамчаа нь болохоор нэг тийм матча латте өдр шиг байвал илүү гоё амттай юм. Матчаан дуртай хүнд бол гоё л. Надад бол энэ яг гоё. Тэгээ яг ийм баабтын умаарга хүнд бол биш юм байна тийм. Нэг гоё. Баабтын шиг юм болохгүй. Энд бол би 10-аас 7.5 оноо өгч. Энэ бол яг хөө юм. Би болохоор 8 оноо өгсөн. Жохон гашуун байсан.
гашуун болохоос ш Тийм баад. тийм. За тэгээ одоо бид хамгийн сүүлийнхээ хамтлагаа хийлээ. Энэ нь болохоор brown sugarтай, бор сахартай. За амсаж үзье. Яг тэр Японд комбини зардаг цайд шүү дээ. Яг сүйтэй цай. Тийм байгаа шүү. Сүйтэй цайн дээр зүгээр ийм юу иччих. Бор юм бабар хийчих. Энэ бол миний яг төсөөлжсэн амтал биш үү? Тийм байгаа. Тийм бай. Зүгээр би ингээд brown sugarтай гэр илүү нэг юм гоё чихэрлэг ингээд Монголд би нэг амсчихсан. Нэг юм гоё нялуун нэг тийм гоё дээдэг тийм чихэрлэг амт гэж бодсон ч үгүй юм байна. Зүгээр нэг ийм сүйтэй нийлэн байхгүй цайн дээр ингээд зүгээр юу хийсэн. Баг шиг сүүгээд бабл хийсэн юм шиг амттай. За энэ болохоор сүүлтэй. Амгой. Баблтайгаа тэр нэ жийлээ. Тий ял ял нь орсон. Наач гоё байгаа юм. Надад хамгийн гоё наач. Тийм ээ энэ гоё юм байна. Яг гоё өсөөсөн. Энэ болохоор их гоё биш юм байна. Тийм байгаа. Би энийг оноо гэх юм бол 10-аас 6 оноо л. Энээс яг уу энэ арай ууж болохоор гоё. Гэтэ энэ хоёртой харьцуулахад болохоор арай жоохон гашуун амттай юм уумар санагдсан юм бол нэг их гоё биш юм. Би энэ дизайн авлаа. Энэ хамгийн гоё юм байна уу? Хамгийн гоё нь усан үзэмтэй юм байна. Жимстэй л гоё юм байна дөө. Тийм ээ. Та нар ерөн сонгох юм бол ийм матчатай юм уу ямар нэг юм цайтайг нь бол ерөн сонгоод тийм юм байна тий. Ийм жимстэй ийм Яг матча үнэхээр дуртай хүмүүс үйл матча тэгээд арай жоохон чихлэгээс нь сонгоо тий. Хоёр бас бүгд энгийн тийм яг таар энгийнээс авсан хит чихэрлэг биш. Бас ямар чихэргүй биш тий. жоохон чихлэгээс нь авбал бас гоё юм байна тий. За хоёулаа энэнгээр уулзъя. Хойлоо эсвэл юу яах вэ? Хайцуулууд авах та. За. Тэгээд төрүүлсэн дуртайгаа. За энэ хоёр дээр угаасаа хоёр төрөл байгаа шүү дээ. Том хоёр, жижиг хоёр. За. Жижиг хоёр дээр хайшруулаад аваад за яг ихнийхээ ашиг. Хайцуулууд даа. Чи ялчлаа шүү дээ дуртайгаа. Матча мэдвэж. За дүүл би угаасаа энийг битээ. Угаасаа энийг авъя гэж бодоогүй. За тэгвэл хоёулаа. За энэ дээр ч л хоёулаа нэг хүсэлтэй юм байна. За энэ дээр тэгвэл. За тэгээ эхлээ сонгочоо дараа нь ууя гэж юу. Тийм. За тэгвэл энэ дээр ёо. Энэ хоёр ч юм бол яг хоёулаа. Одоо энэ дээр болохоор нүдэн анж байгаа сонгох уу? Яаж? Одоо нэг нүдэн анж штэ. Би одоо хин нэг сонгоё. Тэгээ нүдэн анжаад энийг ингээд намайг нүдэн анжаад дараагаас нь штэ. Солилцоод хин алигаа сонгоход одоо чи энийг энэ дээр нэр өгөх юм уу те. Энийг ингэж өнгөөр нь өгөх юм. Өөр өнгөөр өгөх юм те. Аль нэг сонгох. За би сонгоё. За би өөр нэг энийг сонгоо. Би ч тийм. за тэгвэл би ингээд нүдэн анжлаа. Би сонгох чи сонгох уу? За тэрийг хоёулаа хайж байгаа юм шиг. За тэгээд хожсон юу яа сонгох уу? Тэгээд за хайцуулуудаа. Йоо би дандаа цаас би яг тэгээд цаас гаргаж. Йоо за. За би нүдэн тий. За би тэгвэл энд ингээд нэршил өгч заяа. Чи нүдэн ань штэ. За энэ нь нар. Энэ нь сар. За нар сар хоёрын алиас гоё. За нарийн сонгоо. За нүдэний аль фокусыг энэ байлаа. Чи нар гэсэн за. За Яа ятаж тийг гамттай. За би хажуулууд аваад хожигдсан ч гэсэн таахтай бол энэ хүн алдчихлаа гэхгүй юм уу? яг амар жимс чинь арьсан тоо гоё. Энэ ихтэй баг дан сүүл юм байл л дээ. За одоо тэнгууд хоёул энийг энэ төрүүлж ууж дуусах уралдах уу? Уралдаж уугаад хожигдсан шийдгий. За ямар ч тач уралдаж уугаад шийтгэлээ болохоор бид хоёр дараа бодож аваад бол юу байвал зүгээр юм. За юу ч гэсэн багасаа эхлэе заяа. За уралдын хэмжээ нь хэр вэ ер нь гэхэд. За ер нь ойролцоол юм тий. Яа. За 1 2 3 энэ жимсээс идэж дуусах хэрэгтэй. Аха.
Нэр нь заяа хэцүү юм байна. Ханж юм. Зэрэгчмэр авах ганц Нэг нэг. юм уусгад юм хэцүү байна. Хайвуу. Бабл дэвтэр мөхтэй хөхтэй гэж хамаагүй хэр нь авч болохгүй мэн амдаа тийм. Чи ажиллахгүй л болсон юм. Энэ үстэй аюултай юм байна. Та нар тэгэж дөөрэж болохгүй шүү. Болгочихлаа. Харин Тэгтээ яг чи бас хаяа нэг юм жоохон чихэрлэг биш юм идмээр санагцдаг. Энэ бас зүгээр л юм байна. Одоо яг ингэ бодсон чи сая энийг ууж байгаад тэгээ сүултээ энийг уусан чи хитрхи юм ялгаан санагдчих. Starbucks. Хой нөгөө Frappuccino ч илүү тийм юмнууд нь илүү гоё юм байна. Ер нь бодсон ч юм тийм. Энэ яг хаяа бол гоё юм. Гэтэ бас их ууж чадахгүй нь угаасаа тэгээд дийлэнх зүйл дээ тийм. Яг ингээд амсаад идсэн чинь яалтчгүй Монголын баблтын хамаагүй гоё юм байна уу? Тийм үү. Илүү гоё амттай. Илүү амтны сонголт ихтэй тий. Тэ сонголт ихтэй. Монголынх юм гоё юм байна. Тий. Та нэг гоё бабл явдаг юм шүү. Тий. Японых жоохон. Тий. Нэг гоё шил юм. Яг нөгөө ингээд Монгол биш гоё ч тийм тий. баблтын дуртай хүмүүс бол яг нэг тэгвэл ийм хүү жимс мэнсний амттайгаас нь аваад нэг хаяа уумар санагдсан юм аваад Эсвэл өөр нөгөө нэг брендийн баблын бас гоё юм аа тий. тий. Янз янз. Ямс энэ бол ер нь бол тийм тий. тий. Энэ бол бас төрөл зөөхөнтэй гэсэн юм нэ. Дундаж л юм. Ер нь 50% тий. Ийм санагтаа. Тэгээд энэ хүрээд бичлэг маань дуусч байна. Тэгээд таалагдсан бол лайка дараад Subscribe хийгээрэй. зэн За дараагийн бичлэг баяртай.